энэ улсын их хурлын хаврын чуулганаар хүний эрх хамгаалагчийн тухай батлагдсан. За энэ үйл одоо Монголд анх удаага, Азид анх удаага бид нар хүний эрхийн төлөө зүтгэгч нарыг төрийн хуулиар хамгаалж өмгөөлд авж байгаа. За энэ бол одоо Монгол дахь ардчлал хүний эрхийн одоо үзүүлэлтийн маш чухал юм одоо шин дэвшил болсон. За гэтэл энэ 2022 оны төсөв дээр хүний эрхийн үндэсний комиссийн төсөв дээр энэ хүний эрх хамгаалагчийн одоо хууль хэрэгжих за хологдох одоо институт болон одоо ажлын албаны зардал танагдаа орж ирсэн байна. За ер нь одоо хүний эрхийн комиссийн үйл ажиллагаа бичүүлэхийн тулд ачаа гишүүний хэлснээр бид нар энэ тухайн комисс одоо доктортой үйл ажиллагаа явуулах энэ боломжийг хангах ёстой. За гэтэл энэ урсгал төсөв дээр бараг 1,900 сая төгрөгийн юм одоо дутагдлаа орж ирсэн. За үүнтэй бол бид нар энэ санал нийлэхгүй байна. За ер нь бол хүний эрхийн үйл ажиллагаа гэдэг бол маш одоо мэдрэмжтэй. Хүний эрхийн зөрчил болон хүний эрхийг хангах гэдэг энэ хоёр одоо асуудлын аль алийг тооцсон нарийн үйл ажиллагаа. За тэгээ сүүлийн одоо үед бол энэ жагсаал цуглаантай холбоотойгоор замун одоо ковидын нөхцөл байдалтай холбоотойгоор хүний эрхийн зөрчил бас нэмэгдэж байна. За үүний дагаад одоо маш олон одоо иргэд олон нийтийн дунд бол энэ хүний эрх хамгаалагчийн тухай хуулийн одоо бодит үйлчлэлийг нэгсэн. За хууль санаачлагч болон одоо ажлын хэсгийн ахлагч одоо биднээс бас маш их гомдол одоо ерөнхийдөө иргэдээс ирж байна. За энэ нөхцөл бид нар энэ хүний эрх хамгаалагчийн одоо хуулиар хэрэгжүүлэх за мөн одоо эрүүдэн шүүхийн эсрэг одоо хараат бус комиссийн гишүүн ажиллах ёстой. За энэ гишүүний мөн одоо оронтой төсвийг бол бид нар суулгаж өгөх ёстой. За тийм учраас энэ хүний эрхийн үндэсний комиссийн энэ төсвийг нэмэх ёстой. За үүн дээр одоо хэдийгээр одоо улс орны эдийн засаг хямралтай цар тахлын дараах энэ олон одоо төсөв зардал танагдж байгаа ч гэсэн бид нар энэ хүний эрхийн гол механизм за шүүхийн шударга ёсыг биелүүлэх энэ гол институцийн үйл ажиллагаануудыг бол төсвийн хязгаарлалт таньж болохгүй.